За улсын хурлын дэд дарга эрхэм гишүүдийнхээ өнөөдрийн амгалан айлтгая. За их чухал хууль орж ирж байна. Нөгөөдгөр энэ хуулийн нэмэлт өөрчлөлт бол бидний өөрсдийн өгсөн санал. Бидний санал бол яаж гарсан гэхлээр зэрэг өнгөрсөн хугацаанд нэг ялангуяа өнгөрсөн жил гарны хугацаанд манай их хурал дээр үйл ажиллагаатай үйлдсэн зарим нэг бэрхшээлүүд, сорилтууд, за заримдаа бол асуудал гэж хэлэх ёстой. Энийг даван туулахын тулд бидний гаргасан санал. Тэгэхээр бид өөрсдөө нэгдүгээр тийм санал гаргасан. Хоёрдугаарт бол олон нийтээс бас бидний лүү чиглэсэн бас ийм хүлээлт заримдаа бол шаардлага бол байгаа. Их хурл бол илүү жишээ нь сахилга хариуцлагатай, ёс зүйтэй, үр дүнтэй ажиллах ёстой бол та бүхэн ажиллаж чадахгүй байна, бодлоо гаргаж чадахгүй байна, хуулиа баталж чадахгүй байна. Инээс чинь болоод улс орны нийгэм эдийн засгийн амьдралд бол өөрчлөлт гарахгүй байна гэдэг ийм л дүгнэлтийн хариу болгож бид илүү парламент маань сайн ажиллах үүднээс гаргаж байгаа хуулийн нэмэлт өөрчлөлт учраас энийг бид зүйл заалт болгоноор нь яриад хэлцээд өөрсдөө шийдвэр гаргаад явах нь бахаа гэсэн ийм бодолтой байна. Би хувьдаа бол дэмжиж байна. Асуулт байна. Мэдээж хэрэг жишээ нь хуулийн төсөл бол мэргэжлийн төвшөнд бол янз янзын байдлаар судалгаа хийгдээд бас орж ирж байгаа бах. Гэхдээ зарим зүйлийг бол бас тодруулах зайлшгүй шаардлагатай. Явцад нь бас хилцэх бахаа гэж бодож байна. Саналаа бичлэн өгөх ийм зохицуулт орж ирж байна. Энэ их зөв үү? Сая та бүхний ярьсанчлан бид бичлэн өгөхөөс болоод энд ямар шоу байдлаар хуулийн шийдвэрүүд гарч байгааг бол бүгдээр харлаа шүү дээ. Тэгэхээр энийг бичлэн өгөхтэй холбоотойгоор бас зарим нөхцлүүд бас бий. Сайд нь уулзтай байж болно, гишүүд бас янз янзын хурал цуглаантай байж болно. Энэ асуудлыг та бүхэн нөхцлүүдийг наривчсан судалсан уу гэж байгаа юм. Тэгэхгүйгээр бүх юмыг механикаар авч үзэж шийдэл бас ахаад нэг гишүүдийн маань өөрсдийнх нь эрсдэлтэй холбоотой бусад асуудалтай холбоотой маргаан үүсэх гэсэн нэг ийм нэгдүгээр асуудал байна. Хоёр дахь зүйл гишүүд их ярьж байна. Сая бол бас энэ үг хэлэх асуулт асуух эрхийг төдөлзүүлэхтэй холбоотой. Энэ ерөөсөө шинэ зүйл биш ээ. Энэ парламентд байдаг угаасаа практик. Филибастер гэдэг практик шүү дээ энэ чинь байж байгаа. Хамгийн гол нь бид аль загвараа авах вэ гэдэг л байгаа юм. Бид англо-саксоны загварыг авах юм уу эсвэл энэ их газрын загвараараа явж байгаа юм уу гэж. Би бол сая та бүхний өгсөн жишээ нь хариултаас бол бид бол яг бооны болон Германы загварыг авдаг учраас их газрын загвараараа явж байгаа юм гэж ойлголоо. Илүү хатуу болгож байгаа юм гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ дээр яг ажлын хэсэг, хууль санаагч нар хэрхэн судаж яаж оруулж ирсэн бэ гэдэг энэ зүйл дээр та бүхэн хэлээч. Учир нь зэрэг хэрвээ их хурлын гишүүн дэг зөрчих юм бол хамаардгүй их ярих юм бол бие биенээ шинэ доромжлох юм бол тэртээ үг хэлэх асуулт асуух эрх нь хязгаарладаг ийм зохицуулт байж байгаа. Энд бид ерөөсөө гайхаад хэрэггүй шүү нөхдүүдээ. Парламент өөрийн гэсэн соёлтой. Парламент өөрийн гэсэн дэгтэй. Тэгжээж энэ бол явдаг. Парламент бол онцгой төлөөлөл шүү дээ. Бид бол ажил хийж чаддаг, ёс зүйтэй байж чаддаг, хариуцлагатай байж чаддаг ийм жишээ нь нийгмийн төлөөлөл учраас ийм журам бол өөрөө үйлчдэг учраас энэтэй холбоотой асуулт бас хариултыг та бүхнээс асууж байна гэж байна. Гурав дахь зүйл энэ байнгын ороодын даргаыг сонгохтой холбоотой зүйл дээр эрсийг бас их чухалчилсан байна. Асуулт асуусан байдлыг чухалчилсан байна. Санал гаргасан байдлыг чухалчилсан байна. Тэр битгийл гадаа дотоод томилтыг чухалчилсан байна. Энэ зөв. Зарим шалгуур чинь хэтэрхий механик болж гин үү. Гэтэл байнгын хорооны дарга гэдэг бол өөрийн гэсэн тодорхой шалгууртай. Парламентын ажлын туршлагатай юу гэж үздэг. За тухайн салбарыг эсвэл хариалах чиглэлээ хэр мэдж гин гэдгээр нь бас үздэг. Хилцүүлэг удирдах магадгүй нөхцөл байдал намжимал биш байх юм бол тэрийг намжаах үүрэг хүлээх ур чадвар байна уу? Парламентын гишүүдийн дунд бол хүлээн зөвшөөрөх чанар байна гэдгийг нь хэмжээж энийг тодорхойлдог учраас энэтэй холбоотой зүйлээр та бүхэн хэрхэн шинэ ажилласан бэ гэсэн юм асуулт байна. За бэмцэгтэр хариулъя. Зүлхбар гишүүний асуултанд хариулъя. Саналаа биечлэн өгөх зохицуулт туссан байгаа. Гишүүн саналаа заавал биечлэн өгөх зохицуулт нэмээд улсын их хурлыг хэлсэж байгаа асуудлаар гишүүд маань идэвхтэй үйлдэлээр санал авах. Дэмжиж болно, дэмжихгүй байж болно. Тэр чөлөөтэй. Ганцхан дэмжиж байгаа бол дэмжиж байгаа саналаа биечлэн өгч, дэмжихгүй бол дэмжээгөө биечлэн санал өгч. Дэмжээгөөг дэмжигээд идэвхгүй үйлдэлээр санал өгдгөөс болоод үндсэн хууль зөрчөөд хууль бусаар засгийн газар огцруулад энэ асуудал болсон та бүхэн мэдж байгаа. Ийм алдаануудыг давтмааргүй байна. Тийм болохоор энэ улсын их хурл дээр хэлэлцэж байгаа асуудал дээр заавал дэмжихгүй гишүүний бүрэн эрх ганцхан биечлэн өгч хариуцлагатай оролцдог байя гэдэг зохицуултыг тусгаж наривчилж оруулж өгч байгаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор санал хураалтанд ерөөсө биечлэн оролцохгүй бол тодорхой хуулийн хариуцлага ёс зүйн хариуцлага хүлээхээр ийм зохицуултуудаас орж ирж байгаа.
Ингэж өгөхгүй бол үндсэндээ улсын их хурлын үйл ажиллагаа хэлэлцэж байгаа хуулиуд маань ингээд эсвэл дэмжээгээд батлагддаг уу, хууль унаад байдаг. Эсвэл унгаахгүй тулд асуудлаа шийдэж чадахгүй хурал гацаад байдаг. Ийм юмруу орчих гээд байна. 2024 оноос хойш одоо манай 9 дахь удаагийн парламент нийтдээ 57 одоо байнгын хуралдаж чадаагүй байна. Энд эрс хүрэхгүй шалтгаанаар 40 орчим удаа эрс хүрсэн ч нөгөө саналаа өгөхгүй асуудал нь унаад байсан учраас одоо яа харахгүй хойшлох шалтгаанаар хуралдахгүй байх иймэрхүү тохиолдол гарчих. Тийм болохоор одоо илүү одоо саналаа бичлээ өгдөг байх зохицуулт орсон. Улсын хурлын гишүүнд үг хэлэх хариуцлагатай холбоотой байнгын хороодын дарганыг сонгох үг хэлэх эрсцгийн асуудал ярьж байна. Ер нь статистик үзүүлэлтүүдийг одоо ч гэсэн мэдээлдэг. Хуралдаанд оролцоогүй тасалсан чөлөөтэй гадаад томилолтоо дотоод томилолтоо өвчтэй. Дээрээс нь санаачилсан хууль, ажлын хэсэг ахалсан, ажлын хэсэгт орж ажилласан байдал энийг илүү чанарын хувьд юм уу? Хууль санаачилж ийнгээд хууль санаачлын нийт хамттан гарын үсэг зурчаад баланхан дээр нь тэр гарын үсэг зурсан өөрийнхөө санаачилсан хуулийнхаа эсрэг саналаа өгдөг, эсрэг асуулт асууж, эсрэг дэмжихгүй үг хэлдэг. Иймэрхүү одоо хариуцлагагүй хандлагыг болио. Үнэхээр хууль санаачилсан бол хариуцлагатай бай. Ажлын хэсэгт орчоод ажлын хэсгийн хуралдаандаа ирдэг. Би орно гэдээ бүгдээрээ ажлын хэсгийн гишүүн болчдөг. Тэгсэн мөртлөө ирдэггүй бол 2-оос дээш удаа ирэхгүй бол одоо ажлын хэсгээс гаргадаг байх. За мөн одоо анх байнгын хорооны даргаыг сонгохдоо бол туршлагыг харгалзъя гэж байгаа. Цаашдаа бол байнгын хороод дээр илүү одоо юу гэдэг гишүүдийн идэх оролцоог бас харгалзаж болох юмаа гэж оруулж өгч байгаа. Мэдээж үндсэн шалгуур нь бол байнгын хороог удирдах туршлага байна. Хоёрдугаарт нь нэмэлт шалгуур нь бол бас идэх оролцоо байна. Гэсэн одоо нэмэлт зохицуулт одоо гишүүдийг идэвхжүүлэх юм зохицуултууд нэмж орж байгаа. За Ариун зай гишүүн нэмж хууль санаачлагч Ариун зай гишүүн нэмж тодруулъя. Хариулъя. За санал хураалтыг биечлэн өгнө гэж зааж өгж байгаа юм чинь санал хураалтыг тодорхой цагийг бас тодорхой болгож байнга зарлана. Тэр зарлагдсан цагаас өмнө 10 минутын өмнө улсын их хурлын одоо ордон дотор 1 минутын туршид хонх дуурна. Ингэснээр ямар ч уулзалтанд байсан бэ гишүүн орж иж саналаа өгөх үүргийг хүлээх юм аа. Энийг онцолж одоо нэмж хэлмээр байна. За хоёр дахь нь болохоор энэ байнгын хорооны даргаыг сонгохтой холбоотой гишүүд их асуулт асуугаад байна. Энэ болохоор одоо тодруулж өгсөн энэ заалт нь зөвхөн дахин буюу одоо сунгаж сонгох асуулт дээр нь тухайн байнгын хорооны даргаыг хэрхэн ажиллаа хийсэн бэ гэдэг дээр одоо суурлаж бас үнэлгээ болох юм а гэж тодруулж өгж байгаа асуудал. Анх сонгогдож байгаа байнгын хорооны даргаыг бол туршлагаар нь нөгөө талдаа бол одоо сунгагдах тал дээр нь бол өөр үнэхэрийн одоо даргаа сайн хийсэн юм уу, оролцоотой байсан юм уу, бусдад өгчгөөд яваад байсан бол тэр хүнийг сунгах шаардлагагүй шүү дээ. Энийг л одоо оруулж өгж байгаамаа гэдгийг байна. За Зулбахар гишүүн нэмж тодруулъя. За бичлэн санал өгөхийг бол бүрэн дэмжиж байгаа. Тэгжиж бид бол энэ хууль болыг зөв гаргахаар хуулийнхтай холбоотой шийдвэр зөв гаргахаар ийм л нөхцөл байдал үүсэж байгаа шүү дээ. Тээгээс болоод бид бол буруу механизмтай яваад ирсэн гэдэг талаас нь. Миний одоо шинэ 3 дахь асуулт байгаа шүү дээ. Тэр байнгын хорооны дарга бол саяны бидний хэлсэн зарим нэг одоо шинэ тоон үзүүлэлтүүд бол нэг онцгой ач холбогдол байхгүй. Асуулт асуух, үг хэлэхээр бол бид өчигдөрчсөн байнгын хороонд ирсэн шүү дээ. За Ариун зай гишүүн болоор Баттай байнгын хороонд даргал гэдэг л ийм шалгуур гарч иж байгаа байхгүй юу? Тийм байж болох байх одоо. Гэхдээ яг практик дээр яадаг гэхлээр зэрэг бүх улсын одоо шинэ парламентэд юу гэдэг гэхлээр зэрэг энэ улсын ажлын туршлага гэж чухал юм байна. 2 удаа сонгогдоод 3 удаа сонгогдоод ирэхээр зэрэг тэртгэлэргүй байнгын хороог одоо шинэ даргалаад явах тийм хэмжээний туршлагатай болчтой. Энийг та бүхэн хэрэг харгалзсан бэ гэдэг би ийм асуултыг асууж байгаа. 5 тусдаа шалгуур байгаа. Би тэр шалгуурыг дараа нь ажлын хэсгээр бол ярина гэж бодож байгаа. За Ариун зай гишүүн нэмж хариулъя. За бид саяхан одоо Инх туяа гишүүний бас нэг асуултыг хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороон дээр асуусныг бас сошиал дээр та хэд маань бас харсан байх. Нилээд одоо хүмүүсийн анхааралд өртсөн. Тэр нь байнгын хорооны даргаар сонгогдсоод хурлаа өөрөө удирдахгүй одоо хид хідэн удаагийн чөлөө аваад байна гэж. Тэгэхээр зүгээр л дарга байхын төлөө дарга болоод хурлаа бусдаар удирдуулад чуулганда оролцдоггүй, тухайн салбарын асуудлыг мэддэггүй, асуултад хариулдаггүй ийм хүнийг
дахин одоо улираан сонгох шаардлагагүй гэдэг л ийм л үзүүлэлт орж ирж байгаамаа. Тэрнээс биш одоо анх дараагаар сонгогдоход энэ асуудлыг бол одоо шалгуур болгохгүй гэдгийг онцлон хэлж байгаа юм а. Ер нь бол улсын их хурлын гишүүд чуулганы хуралдаан үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, асуулт асууж, хариулт өгдөг байх үндсэн үүрэг шүү дээ. Тэгэхээр энийг л одоо онцолж хэлж байгаа юм а гэдгийг бас тодруулж хэлье. Баярлалаа. За Зулбахаар гишүүн нэмж тодруулъя. За баярлалаа. 1-3 дугаар асуултын хариулт бол их тодорхой болж байгаа шүү. Хоёр дахь асуудалтай холбоотуулаад тэр одоо үг хэл хэрхийг төдөлзүүлэхтэй холбоотой. Улсын хурлын гишүүн бол улсын хурлын танхимд хэлсэн үгнийхээ төлөө тухайн үед бол дараа нь бол хариуцлага хүлээдэггүй. Энэ бол одоо халдшгүй байдал нь л да. Энийг бол бид бол мэдж байгаа. Гэхдээ улсын хурлын одоо хуралдааны өөрийнх нь одоо дэгтэй холбоотой сахилгын арга хэмжээ бол журамлагдсан байдаг. Одоо энэ хуулиар ч гэсэн байж байгаа шүү дээ. Тэгэхээр их хурлын гишүүдээр ч гэсэн хэлмээр байна. Бид энэ зарим журамлагдсан зүйлийг бол хүлээж авах ёстой шүү. Тэгээвээс болоод бид бол өөрөө их хурл дотор янз янзаар одоо бие биенээ хилдэг сүулдэ эн чинь нийгмийн хувьд бол их хурл бол байж болохгүй одоо болохгүй суудын цуглуулга юм шиг одоо ийм ойлголтууд хөдөлж байгаа бол энийг бол хатуу зовцуулах ёстой. Би бол их газрын загвараар нь явсан зөв шүү гэсэн ийм саналтай байна. Баярлалаа. За үг хэллээ.